Баяжуулах паприк. Монгол Улсын хамтарсан Эрдэнэ төлөвлөр нь 1978 оноос зэсийн баяжмал үйлдвэрлэж байна. Анхны бүтээгдэхүүнээ гаргаж ирснээс хойш нийтдээ 13.9 сая гаруй тонн зэсийн баяжмал, 107 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэж экспортлоод байна. Эрдэнэ төлөвлөр жилдээ 26 сая тонн хүдэр боловсруулах одоогийн хүчин шийдлээр ажиллавал 40 гаруй жилийн хүдрийн нөөцтэй. 1978 оны 12 дугаар сард жилдээ 4 сая тонн хүдрэг боловсруулах хүчин чадалтайгаар баяжуулах фабрикийн эхний хэлжийг ашиглалтанд оруулснаас хойш техник технологийн өргөтгөл шинжилт хийж үйлдвэрлэлийн хүчин чадлыг байнга дэвшлүүлснээр жилдээ 26 сая тонн хүдэр боловсруулж 517,782 тонн зэсийн баяжмал, 3,934.1 тонн молибдений баяжмал үйлдвэрлэж байна. Баяжуулах фабрикт өнөөдөр төрөл бүрийн мэргэжлийн 1078 хүн ажиллаж байна. Баяжуулах фабрикийн үйлдвэрлэлийн албаны үйлдвэрлэлийг тасралтгүй шуурхай удирдлагаар ханган технологийн хяналтыг хэрэгжүүлснээр төлөвлөгөөгөө чанарын өндөр түвшинд биелүүлэх чиг үүрэгтэй ажилладаг. Хөлбөмбөгийн аюулгүй байдал, эрүүл ахуй байгаль орчны албан, шаардлагаас орчин бүрдүүлэх, мэрэгдэх шалтгаалх өвчин, хурц хордлого, үйлдвэрлэлийн услаас орчин сэргийлэх, Монгол улсад мөрдөж буй стандартын дагуу эрүүл аюулгүй орчинд ажиллаж байгаа эсгэд хяналт тавьдаг. Эрчим хүчний албан, баяжуулах фабрикийн эрчим хүчний хэвийн ажиллагааг хангах, тоног төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээ хийх, техникийн бодлогыг тодорхойлох үндсэн чиг үүрэгтэй. Механикийн албан үндсэн тоног төхөөрөмжийн төлөвөт болон өөрчлөлт сэргийлэх засварын ажлуудыг гүйцэтгэдэг. Эдийн засгийн товчооныхон баяжуулах фабрикийн ойрын болон хэтийн бизнес төлөвлөгөөг боловсруулах, аж ахуйн үйл ажиллагаа болон цалин хөсний төлөвлөл ба зарцуулалтанд дүн шинжилгээ хийх, удирдлагуудыг эдийн засгийн болон цалин хөлс, цаг ашиглалтын мэдээлэлээр ханган ажилладаг. Баяжуулах фабрик нь бодлон тээвэрлэх, өөрөө нунтаглан баяжуулах, шүүн хатах, уруулжийн, засварын, дулаан агаржуулалтын, цахилгаан хөтлөөр автомажуулалтын, аж ахуйн хэсэг, хаяглалын аж ахуй, өргөн тээвэрлэх механизмын, механик засвар бигнүүрийн, дотоод тээврийн алба гэсэн бүтцтэй ажиллаж байна. Бодлон тээвэрлэх хэсэг нь Германы орчин үеийн хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон. Дунд жижиг бодлоруудын удирдлагуудыг хяналтын өрөөнөөс хянаж удирдах боломж бүрдсэн. Тус хэсэг нь өнгөрсөн онд 20 сая 632 мянган тонн хүдэргүлийн авч ботолсон ба ботлогдсон хүдрийн бүхэлг нь 14.1 мм болж багассан байна. Өөрөөр нутаглах хэсгийг 1989 онд жилдээ 4 сая тонн хүдэр ботлон нутаглах төсний хүчин чадалтайгаар ажилд оруулсан бол одоо 6 сая тонноор нэмэгдүүлэх шинэ хэсгийн өргөтгөлийн ажил хийгдэж байна. Нунтаглан bijуулах хэсэг нь Финлянд, Хятад, Америкийн нэгдсэн улс болон Оросын холбооны улсын орчин үеийн өндөр бүтээмжтэй удирдах ба хянах үйл явц нь бүрэн автоматжлагдсан тоног төхөөрөмжүүдийг ашиглаж эхэлснээр эдийн засгийн хэмнэлттэй чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргаж байна. Шүүн хатах хэсэг нь зэсмэлевтийн баяжмалын ачаалтыг 30 тонны даацтай 3 кран, 10 тонны даацтай 2 шанагт краны тусламжтайгаар гүйцэтгэж, хоногт 1800-аас 2000 тонн зэсийн баяжмалыг 9.8% чиг шилтэйгээр 10-аас 12 тонн молибдений баяжмалыг 8% чиглэгтэй үйлдвэрлэж байна. Ургуулжийн хэсэг нь баяжуулах процесс хэрэгжилж байгаа ургуулжуудыг технологийн дагуу уусгаж бэлтгэх, баяжуулах процессыг ургуулжаар тасралтгүй хангах, тэдгээрийн ургуулжийг стандарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ухаан зааврын дагуу хүлээн авах, хадгалах үндсэн үүрэгтэй ажиллаж байна. Хаяглалын аж ахуйн угаалга цэвэрлэгээний болон дулааны станцын үндэстэй ус, баяжуулах процессын үед гардаг хаягдал, буянга, өдгөрүүлэгчээс гардаг хаяг, насуусаар хаягдал хураах хиймэл нууранд шахах, баяжуулах фабрикийг эргэлтийн усаар хангах үүрэгтэй ажилладаг. Хаягдал хураах хиймэл нуур ба дал нь улсын онцгой барилга байгууламж учраас түүнийг зөв зохистой осолгүй ашиглаж, үйлдвэрлэл явуулахын тулд өдөр тутам хяналт тавьдаг. Баяжуулах фабрикийн тоног төхөөрөмжийн засварын ажлыг засварын хэсгийнхэн гүйцэтгэж байна. Баяжуулах фабрик суурилагдсан бүх төрлийн өргөх механизмуудад засвар үйлчилгээ хийх зорилгоор өргөн тээвэрлэх механизмын алба 1979 онд байгуулагдсан. Одоо баяжуулах фабрикт ашиглаж байгаа улсын бүртгэл бүртгэгдсэн 31 гүүрэн ба вандан кран, хүн зөөврийн 10 цахилгаан шатыг тусгаалбах хариуцсан ажиллаж байна. Дулаан гаржуулалтын хэсэг нь баяжуулах фабрикийн техникийг цэвэр эргэлтийн усаар хангах, улсын сан, инженерийн байгууламж, дулаан уур, улс агааржуулалтын систем, цэвэр бохир усны байгууламж, технологийн процессыг агаараар хангах, өндөр нам даралтын хий машинууд, азотын үйлдвэрийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцсан ажиллаж байна. Цахилгаан хөтлөөр автоматжуулалтын хэсэг нь Эрдэнэ төлөвлөрийн бүх цахилгаан тоног төхөөрөмжийн автомат удирдлагын бүдүүвч болон хүчний хагас дамжуулагч, хувиргач төхөөрөмжүүд засвар үйлчилгээ тохируулахыг үндсэн үүрэгтэй ажилладаг.
Харин механик засвар бигнүүрийн албан захиалгад эд ангийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэх, ганивэрийн лент наах, засварлах, тоног төхөөрөмжүүдийн холхивч болон турбины эйлэгдэл тодорхойлох зэрэг ажлыг гүйцэтгэсээр байна. Аж ахуй хэсэг нь параметр сэлбийн 2 агуулга, инженер техникийн ажилтан ба ажилчдын халуун усны газар, савн, мужааны хэсгээс бүрддэг. Баяжуулах фабрикийн нийт хэсэг албадын аж ахуй болон механик, цахилгаан тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг цаг тухайд нь үйлдвэрийн агуулгуудаас нийлүүлэх, фабрикийн өдрийн болон ээлжийн ажилчдад халуун усны үйлчилгээ үзүүлэх, модон болон мебель эд хэрэглэл засах, хийх үүр бүлийн ажиллаж байна. Дотоод тээврийн албаны баяжуулах фабрикийн үйлдвэрлэлийн процессын хэмжээ үйл ажиллагааг хангах болон олсдын үед тээврийн шуурхай үйлчилгээр хангах үүрэгтэй ажиллаж байна. Хөдөлмөрлөх таатай орчин, хүний нөөцийн хөгжил тулгуурлан, дэвшилтэт технологиор олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, шинийг эрэлхийлэгч хамт олныг бүрдүүлнэ гэсэн урайтай ажиллаж байгаа. Баяжуулах фабрикийн хамт олны өнгөрсөн 35 жилийн түүхэн хуудсыг сөхвөл 1976 оны 2 дугаар сарын 23-нд Нунтаглан баяжуулах хэсгийн суурийг сутгаж баяжуулах фабрикийн барилга байгууламжийг барих ажил эхэлсэн. 1978 оны 7 дугаар сард хөдөр хүлээн авах бутлан тээвэрлэх хэсэг бэлэн болсон. 1978 оны 9 дугаар сарын 22-нд Нунтаглан баяжуулах хэсгийн технологийн дамжлагын эхний ээлжийг бүрэн хэмжээгээр хүлээн авсан. 1978 оны 12 дугаар сарын 14-нд баяжуулах фабрикийн эхний ээлж ашиглалтанд орж технологийн дамжлагаас анхны баяжмал гаргасан. 1980 оны 6 дугаар сарын 25-нд хөвүүлэн баяжуулалтын 2 дугаар ээлж, 1980 оны 6 дугаар сарын 25-нд 3 дугаар ээлж, 1981 оны 2 дугаар сарын 21-нд 4 дугаар ээлж, 1981 оны 6 дугаар сарын 10-нд 5 дугаар ээлжийг 1989 оны 12 дугаар сарын 25-нд тус ашиглалтанд оруулсан байна. 1983 онд 16.3 сая тонн хөдөр боловсруулж төслийн хүчин чадлаа эзэмшсэн. 1989 оны 12 дугаар сард өөрөө нунтаглах хэсгийг жилд 4 сая тонн хөдөр бутлан нунтаглах төсний хүчин чадалтайгаар ашиглалтанд оруулсан. Мөн энэ үед хаягдлын аж ахуйн барилга байгууламжууд баригдаж ашиглалтанд орсон. 1983-аас 1990 он төсний хүчин чадлаа бүрэн эзэмшиж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны механикжуулалт, автоматжуулалтын төвшнгөөр дэлхийн ижил төстэй үйлдвэрүүдийн дотор эхний 10-д орсон. 1994 оны 3 дугаар сар хам баяжуулалтын 6 дугаар ээлжийг ашиглалтанд оруулсан. 2000 оны 12 дугаар сарын 27-нд хам баяжуулалтын 1-р хосмол секцийг ашиглалтанд оруулсан. 2003 онд жилд 25 сая тонн хөдөр боловсруулах хүчин чадлыг бүрэн эзэмшсэн. 2005 онд Эрдэнэт үйлдвэрээ 3 сая тонн зэсээ уусан зэсийн баяжмал үйлдвэрлэсэн. 2009-оос 2012 онд хам баяжуулалтын 2, 3, 4 дугаар ээлжийн тоног төхөөрөмжийг шинжилэн суйрлуулж хүчин чадлыг 36 сая тонн хөдөр боловсруулах хэмжээнд хүргэсэн. 2007-оос 2012 онд шүүн хатаах хэсэг хаягдлын аж ахуйд өргөтгөл хийснээр баяжуулах фабрик 36 сая тонн хөдөр боловсруулахад гарах баяжмлыг шүүн хатаах болон хаягдлыг хураах боломжтой болсон. Өнгөрсөн 35 жилд тус хамт олон дундаас бодлон тээвэрлэх хэсгийн бодлуурчин Дамчаагийн Бямба 2008 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар солиуртаж Нунтаглан баяжуулах хэсгийн термийн машинж Ханд сүрэнгийн арагчаа 1998 онд Нунтаглан баяжуулах хэсгийн баяжуулагч Цэрэнгийн Ерэмбэл 2002 онд Нунтаглан баяжуулах хэсгийн дарга Хавааны Байгавил 2003 онд шүүн хатах хэсгийн краны машинж цогцлын давагдорж 2008 онд Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан баяжуулах фабрикийн ерөнхий эрчим зүйч Дамбын Цагаач 2010 онд гавьяат уурхайчин цол тэмдэг хүртэж Эрдэнэт үйлдвэрийн хамт олонны талархлыг хүлээсэн юм. Түүнчлэн баяжуулах фабрикийн хамт олон дундаас хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд 10, Алтан гатас одонд 31, хөдөлмөрийн хүндэт медальд 55, Монгол улсын тэргүүний уурхайчин 98, эрчим хүчний тэргүүний ажилтан 20, санхүү банкны тэргүүний ажилтан 2, нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн тэргүүний ажилтан 2 тус төрөн гарсан баяжуулах фабрикийн хамт олонны бас нэгэн түүхэн махархал байлаа.